Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 1960-ад онд Америкийг шүүгүүлж байсан Зодиак хэмээх цуврал халуурчны тухай бичсэн сэтгүүлч Роберт Грей Смитийн номноос санаа авч хийсэн 2007 оны Зодиак киноны төвчлийг сонсноо. За тэгээд киноны маань үйл явдал маш хурдан өрнөө явах болохоор таад маань маш сайн анхааралтай үзээрэй. Бас subscribe дараагүй хүмүүс байвал лайк сабаа дарахаа мартацгаав. За одоо кинонд орцгоё. 1969 оны 7 сарын 4 буюу Америкийн тусгаар тогтнолын өдрөөр Америкчууд бүх нийтээрээ амран хаасайгүй л баярын урамсгал орсон өдөр байлаа. Калифорни мужийн Валехо хотод хоёр залуухаас хотоос жоохон зайдуугарч ярилцаа сууж итэл хоньоос нэг машин ирснэ. Хэд сигналж ирснэ яваад өгдөг. Саяных юу хүн байсан бэ? Гээд ярилцаа сууж итэл саяны машин буцаж ирснэ. Дотроос нь бууж ирсэн хүн үгийн зэрэггүй буудаж эхэлдэг. Өөр хувьд нь айл амтнж байхгүй олны хөлөөс хол газар болохоор тэр хоёр туслахаар хинч ирсэнгүү. За ингээд алуурчин хэрэг болсноос 40 минутын дараа буюу 12 цаг 40 минутанд Валехо хотын цагдаагийн газар руу залгаад би дөнгөж сая хоёр хүүхэд буудаад алчлаа. Колумбус паркаас зүүн тийш явхаар цогцсон олдно. Тийм ээ. Түрүү жилийн 12 сард болсон хэргийг ч бас би хийсэн. Гээд маш тавинаар хэлэх үед үнийг сонсч байсан цагдаагийн ажилтны шар ус боссон гэдэг. Учир нь өнгөрсөн 12 сард ч бас хоёр залуухаас буудуулан нас барсан хэрэг гарсан ч алуурчныг нь одоо хүртэл олоогүй ажил дээ. Хаочж саяны буудуулсан хосын залуу нь амьд гарч чадсан бөгөөд энэ явдлаас сарын дараа Сан Франциско Chronicle сонинд нэг захидал ирэх бөгөөд нэг үздэл мань алуурчин зурвас явуулжээ. 12 сард нуурын хажууд болсон аллага болон сарын өмнө болсон аллагыг би хийсэн гэж бичсэн байх бөгөөд зөвхөн алуурчны л мэдэх нарийн мэдээллүүд болох хохирогчдын өмссөн хувцас хэд удаа буудуулсан ямар сумаар буутсан гэх мэт мэдээллүүдийг дурджээ. Бас нууц бичвэр хамт явуулсан бөгөөд энэ бичвэрийг нь сонирхоо охины нүүрэнд 7 хоногийн дотор тавь. Үгүй бол 10 хүнийг хөнөөнө гэж заал хийсэн байдаг. Киноны маань 3 гол дүрийн 2 нь энэ сонингийн газар ажилладаг ба нэг нь Роберт буюу сонингийн газрын шог зураач. Хүн болгонтой л ийдэг харьцдаг зөөлөн сэтгэлтэй нэгэн бол энэ нөхрийг Пол гэх ба архитарсанд нэлээд дуртай. Үе хэтрүүлэн ууждаг муу зантайч ажлаа мундаг хийдэг эрен сурвалжлах сэтгүүлч юм байна. За ингээд алуурчнаас айхтар зурвас авсан хэд энэ нэрээ яриад байна уу эсвэл тоглоод байна уу гэд бүр гайхацсан ярилцаж явах үеэр Пол таньдаг цагдаа руугаа залган алуурчны бичсэн бүхэн үнэн байна гэдгийг баталгаажуулснаар алуурчны нууц бичвэрийг сонингийнхоо 4-р нүүрэн дээр хэвлэл гаргадаг. За ингээд хэдэн өдрийн дараа алуурчны 408 тэмдэгтээс бүрдсэн нууц бичвэрийг 10 жилийн багш ах эгч хоёр тайлдаг ба хүн алах хөгжилтэй учраас би аллах хийдэг гэсэн утгатай зүйл бичсэн байдаг. Удалгүй алуурчин сонингийн газар руу 2 дахь захидлаа явуулах бөгөөд захидалд өөрийгөө Зодиак гэж нэрлэдэг учраас одооноос бүгдээрээ Зодиак гэд дуудаа авчээ. 1969 оны 9-р сарын 27-ны өдөр Калифорниагийн Напа хотод бас л залуус нуурын ирэг дээр амарч итэл хар хувцсөмсөж нүүрээ халахсан нэлээд том биетэй өрийн нөхөр гарч ирэх ба. Энэ бол киноны маань гол дүр Зодиак өөрийн биеэрээ зогсож байгаа нь. Зодиак гартаа буу барин залуу осуудыг занлхилж эхлэх үед мань залуу Зодиакийг тавьшруулах гэж үзсэн ч нэмэр болсонгүй. За ингээд нэг нэгээр нь гар хөлийг хүлүүлж байгаад мань хоёр хосыг зэрлэгээр хутгалан амнасыг нь хороодог. Тэгснээ залуу усын машин дээр хийсэн алдлуудаа онсоор өдөртөө нь бичээд яваад өгсөн байвал яах вэ? Саяны утгалуулдаг хоёр хосын залуу нь хаачж эмнэлгийн тусламж авсны хүчинд амь аврагдаж чадсан байдаг. За ингээд Зодиакийн эргүүд сонинд нийтлэгдснээр ард иргэд айдас хүч давтаж зарим хотууд онц байтал зарлага дээр тулчгаад байх нь үеэр мань алуурчин маань Сан Францискод мөрөөр явж исэн таксины жолоочийг буудан хөнөөж өргөдөг. За ингээд Сан Францискогийн цагдаа нар хэргийн газар ирсэн боловч сумны хөнгөнөөс өөр нотлох баримт байсангүй. Гэхдээ хэрэг гарах үед ойролцох байшингаас хэргийг харсан гих гэрч хүүхдүүдтэй уулзан алуурчны талаар дүрслэн асуух үед цагаан арьстай нүдний шилтэй хүн байсан. Гэх мэдүүлэг өгөх бөгөөд энэ мэдүүлгийг авч уу цагдаа бол манай киноны маань 3 дахь гол дүр мөрдөгч Дэвид. Таксины жолоочийг алсан аллагаас хойш 3 хоногийн дараа сонингийн газар маань Зодиакаас дахин захидал ирэх бөгөөд дотор нь таксины жолоочийн цамцны эсгийг хийн явуулжээ. За тэгээ захидалдаа цагдаа нараа муу ажиллах юм аа. Цэцэрлэг түрээлэнг сайн шалгасан бол намайг барих л байла гэж тохуурах ба удахгүй сургуулийн автобусыг өнлөөд дотор нь байгаа хүүхдүүдийг бүгдийг буудан хөнөөнө гэж занл хийсэн байх бөгөөд сонингийн газрынхан маань энэ захидлыг нийтлээл хаяна. Дэвид Зодиакаас ирсэн захидлыг барьж очиод бичгийн хэв шинж судлаач мэрэгжилтэн чалгуултал энэ бүх захидлуудыг ялтчгүй нэг хүн явуулжээ гэсэн дүгнэлт гаргах бөгөөд Зодиакийн захидлыг олон нийтэд нийтэлсний маргааш нь цагдаагийн газар руу өчнөө дуудлага орж ирнэ. За ингээд Зодиак, Напа, Валехо, Сан Франциско гэд ойрхон байрладаг өөр хотуудад аллага хийсэн учраас эдгээр хотын цагдаагийн газрынхан хоорондоо мэдээлэл солилцох шаардлагатай байсан ч биеийнхаа дээр гарах гээд мэдээлэлээ нууж балаараад хэргийн явцыг удаашруулад хайчдیں۔ Да. Түүгээрч барахгүй хамгийн ихэнд буудуулаад амьд гардаг залууч нь Зодиакийг харсан ганц гэрчүүд. Гэтэл энэ залуу айсандаа эмнэлгээс гараад хамгимаа аваад цухтаагаад өгсөн байдаг. Напа хотод болсон аллагыг хариуцж байсан цагдаа нар хэргийн нотлох баримтуудыг зориулалтын бус сууданд хийснээс болоод нотлох баримт нь баримт биш болсон байдаг.
Гэхдээ ганц баримт байгаа нь хэргийн газраас авсан гутлын мөрөгөөд 43 арзмарын зөвхөн цэргийн тусгай ангиудад олгогддог гутал байснаар Зодиакийг цэрэг талд басан эсвэл цэргийн хүн байх магадaltaй гэсэн хардлагыг төрүүлж эхэлнэ. Таксины жолооч хэрэг гарах үед эргүүлд гарч байсан 2 цагт ирж мэдүүлэг өгөх ба энэ хоёрт тухайн үед Зодиакийг хар арьсан байгаа гэж хэлснээс болоод Зодиакийг хамар доороос алдсан байдаг. Гэхдээ нүдний шилтэй том биетэй цагаан арьстай залууг хальт харсан тухайгаа хэлнэ. Удалгүй өөрийгөө Зодиак гэсэн нөхөр цагдаагийн газар руу ярьж өмгөөлөгч Мельвинтэй ярилцмаар байна. Гэт бахаар нь шууд нэвтрүүлэг хийж Мельвинтэй ярилцуулахаар болдог. Мөрдөгчд Мельвинд хандаж та айлбах удаан хариулаарай. 15 минутаас дээш хариулж байж л байршлыг нь мэдэх боломжтой шүү гэж хэлээд нэвтрүүлгээ эхлэх ба өөрийгөө Зодиак гэдээ байгаа нөхөр залгаад миний толгой их өвддөг. Харин хүн алсны дараа өвдөлт нь байхгүй болдог. Гэгцэргээр хачаа юм ярих ба утсаа байн тасалж эргэж залгах байдлаар ярьснаас болоод цагдаа нар байршлын тогтоож чадсангүй. Саяны ярьсан яриг бичээд Зодиакийн 2 дахь халдлагаас амьд үлдсэн гэрчид сонсуултал хоолой нь шал өөр байна гэж авдیں۔ Да. Энэ үед сонингийн газрын маань хоёр нийлцэн Зодиакийн хэргийн араас уггуул зүтгэж байгаа харагдах ба. Мань Роберт сүүлийн хэдэн 7 хоногийн турш кодыг тайлахын тулд эртний грекийн ном зохиол уншиж байгаа Зодиакийн нэг бичвэр дээр хөгөлбөрийг тайлж чадснаа хэлдэг. Миний зөөр хитрхи их чигтэй байна гэж бичсэн байх бөгөөд Сан Францискод доороо зөөртэй айл бараг байдгүй болохоор алуурчныг барих бас нэг сэжүр болж чадах байх гэж найдаж байгаа юм гин. Дүрсэлэгдэн 1970 оны 3 сарын 22-ны өдөр шилжих ба нэг бүсгүй ялах хүүхдтэйгээ хурдны замаар явж байхдаа араас нэг машин тохиод болдгоо. Гайхаа зогсдол нэг залуу ирснэ. Машины чинь дугуй салж унах гэж байна шүү. Би чангалаад өгье. Гэхэд бүсгүйч баярснаа илэрхийлээд манерээр дугуйгаа чангалуулчаад цаашаа явж итэл дөнгөж сая чангалсан дугуйнаа салаад унчтай юм да. Нөгөө нь хурж араас нь гүцэж ирээд засварын газар хүртэл хүргээд өгье гэж хэлэхэд бүсгүй нь ялах хүүхдээ тэврээд л машинд нь суулаа. Гэтэл удалгүй би чамайг хүүхдтэй гэж мэдсэнгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд хүүхдийг чинь л алхаас та гэж хэлхийг сонсоод айсан бүсгүй арай гэж хүүхдээ тэврээд машинаас нь үсэрж байж ашгүй амьд үлджээ. За ингээд энэ явдлаас хойш 3 сарын дотор Зодиак нийт 4 загтал илгээсэн бөгөөд сурагчдыг буудаж ална. Миний талаар кино хэрэгтэй. Би хяналтаа алдаж байна. Бүр олон хүн алах хүсэл төрж байна гэх зэргээр солиотой мэдсэн байдаг. Ингээд 1970 оны 10 сард Пол ажил дээрээ сууж итэл Зодиакаас загтал ирэх бөгөөд энэ удаад Полыг занл хийсэн маягтай зүйл бичсэн байхыг хараад Пол бүр нилээн санаан зовж ямар сандаа гар буу худалдаа авч байн гууртаа авч явдаг боллоо. Их ажлын хажуугаар Мань Роберт бас их нэртэй олчих санаатай. Нэг бүсгүйтэй болцох гээд уулдсан ч тарих толгоонд нь Зодиакаас өөр юм бодогддгүй. Гэсэн ч бүсгүй нилээн хүлээцтэй юм бол л доо. Робертыг маш сайн ойлгож юу ярихын шүнжэнгөөл сонсдог. За ингээд энэ хэрэгүүдэд 4 хотын цагдаа нар дээр нэмээд холбооны мөрдөх товчооныхаа ажиллаж байсан ч яг энэ хэргийн сэжигтэн байна гэсэн хүн гарч ирэхгүй л байлаа. Ингээд явсаар 1971 оны 6 сард Дон Чен гэх энэ залуу Зодиакийн талаар нэлээд ноцтой мэдээллийг цагдаа нарт өгөх бөгөөд энэ залуутай хамт багшилдаг байсан Артур Лей Аллен гэх залуу Зодиак байж магадгүй талаар хэд хэдэн баримт дэлгэдэг. Тэр Ли Аллен гэж нөхөрөө согтчгоороо хүүхдүүдийг буудаж ална. Алчаад цагдаа нар руу захидал бичнэ гэж байн гардаг байсан ба өөртөө Зодиак гэж нэр өгнө гэж ярьдаг байсныг хүртэл хэлдэг. Ли Аллен гэх тэр нөхөр багшилж байсан сургуулийнхаа сурагч охиныг оролдож байгаад сургуулаасаа өгсөн бөгөөд энэ бүхнийг сонсоод нэлээд сэжигтэй санагдсан тул Дэвид мөрдөгч маань туслахынхаа хамт Литэй уулзахаар очдог. Цагдаа нар түүнээс Зодиакийн талаар асууж эхлэх үед би алуурчин чинь биш ээ. Намайг өмнө цагдаа нар байцаадсан шүү дээ. Би тухайн үед бүх үннээ хэлсэн. Би алдаг гарсан хотуудад санаандгүй явж байгаа л таарсан л байхгүй юу? Бас миний машинаас олдсон цустай утгыг гайхаад байсан. Би лагер дээр дахианы мах бэлтжээ явж исэн. Гэхдээ товтон өөрийгөө мөрс утгатай зүйл яриад эхэлдэг. Дэвидэд Ли Аллны цаг их өвөрмөц харагдаад байхаар нь аваад тартал Зодиак брендийн цаг байх бөгөөд алуурчны зураад байдаг тэмдэг хүртэл байхыг хараад маш их сэжиг төрлөө. Эндээс гараад Дэвид Лигийн төрсөн дүүтэй уулзан мэдүүлэг авах үед ах нь бага насны охин сонирхдог гаж донтойг хэлэх ба ер нь их тогтворгүй үсцэн ааш цантай учраас ахтайгаа харилцаагаа тасалсан тухай хэлдэг. Шинжилээр Лигийн явуулж байсан Крисмсийн загтлыг цагдаа нарт харуулах үед Крисмс гэдгийг 2 S үсэгтэй бичсэн Зодиакийн гаргадаг алдаатай яг адилхан байсан нь Дэвидийн шар үсийг босголоо. Энэ нөхөр аллаг гарах үедэд яг тэр хотуудад ягаад ч юм байж таарсан. За бас энэ цаг түүний гадаад төрх бичгийн ив гэх мэт яалтчгүй л Ли Аллен бараг Зодиак юм байна гэж хэлсэн ч болохоор байлаа. Гэтэл яасан гэж Ли Аллны гар бичмлийг Зодиакийнхтай харьцуулаад үзтэл шаал өөр байна. Гэсэн дүгнэлтийг мэрэгжилтэн гаргаснаар Дэвид мухарталд ордог. За ингээд арга нь барагдсан Дэвид бичгийн хэвшинд судалдаг өөр мэрэгжилтэнтэй уулзах үед алуурчны бичгийн хэв өөрчлөгдсөн байх боломжтой. Наад нөхрөө сэжигтнээс битгий асаарай гэдэг хариулснаар арайч найдвараа алдсангүй. За ингээд эдгээр нотлох баримтуудыг 1 жилийн туршид бүрдүүлж байгаад Ли Аллны гэрийг нэг жиг зөвшөөрөл авлаа. Ингээд 1972 оны 9-р сарын 14-ний өглөө Ли Аллны гэрийг нэг жигээ ортол 9 чорын амьтанд тижээдэг маш их замбрааг амьдардаг нөхөр байлаа.
Ингээд нөхрийн гэрээс гар бичмлүүд болон хурууныг нь баримтжуулж аваа шалгуулсан ч алуурчныхаас шал өөр байна гэсэн дүгнэлт гарч Дэвидийн урмыг хугалдаг. Хэрэг гарснаас хойш 3 жилийн туршид мөрдөж арай гэж нэг сэжигтэнтэй болсон ч одоо буцаал 0 цэг рүүгээ хүрээд ирлээ. Хэргийн араас яваад хувийн амьдралаа хаяад байгаа Дэвидэд дарга нь хандаж хэсэгтэй нэргийг мартаад тархи толгоогоо сэргэ гэж зөвлөсний дагуу орой театрт кино үзтэл Зодиакийн тухайсан кино байх юм аа ядж хахад. Алуурчныг барих батгаас сэжигтэнчгүй болсон Дэвид киногоо үзэж чадсангүй. Тавгүйтэд гарч ирээ зогсчтол Роберт түнтэй танилцдаг. За ингээд энэ явдлаас хойш 4 жил өнгөрч мань Роберт маань сонингийн газраа ажилласан хэвээр л харин нөгөө талд Дэвидийн амтрагч Зодиакийг мөрдөх хэрэгээс аль биесээр гарч байгаагаа хэлээд Мингшон чийчгсэн одоо над хэрэгээ хэсэгтэй хаяал гэж авч байна. Ер нь бол Зодиак 69 онд сүүлчийн алхаа хийснээс хойш 7 жил өнгөрсөн учраас олон нийт энэ хэргийг мартжээ. Гэсэн ч Роберт энэ хэргийн араас явсаар л материал цуглуулсаар л байлаа. Тэгээд Дэвидтэй ирж уулзан хэргийн талаар асуухад цагдаа нарын энергийг тоохоо болсныг хэлэгч Дэвидийн ингэж ууг гүйцэтгэж байгааг нь үнэлээч гэх юм уу? Валихо хотын цагдаагийн газар руу очиод хэргийн материалтай танилцаад хэрэгтэй юм байвал тэмдэглээд аваарай л гэж байна. За ингээд Дэвидээр яриулж байж Валихо хотын цагдаагийн газар очин тухайн материалуудыг уншиж байгаад нэг сонирхолтой сэжүүр болж чадах ба. Зодиакт хамгийн анх халуусан бүсгүй байгаа да. Энэ бүсгүй нас барахаас өмнө үл мэдэгдэх хүн дагаад байдаг байсан бөгөөд бүсгүйн гэрлүү сэжигтэй дуудлага их ирдэг байж л дээ. Дүгээр зогсохгүй нөгөө хуульчийн гэрлүү Зодиак залгаж өнөөдөр миний төрсөн өдөр. Тийм болохоор гарч хүн ална гэсэн утгатай зүйл хэлж байсныг хуульчийн гэрийн үйлчлэгчээс олж мэддэг. Тухайн өдөр 12 дугаар сарын 18-ны өдөр байсан бөгөөд сэжигтэй энэ өдөр төрсөн байх гэж шинэхэн таамагтай болоод авлаа. За энэ мэдчлэн Роберт яг л мөрдөгч шиг хэргийн сэжүүрүүдийг атгаа авчидэл нэг дуудлага ирэх ба. Нэг танихгүй хүн Дэвидэд би Зодиак хин гэдгийг мэднэ. Тэр киноны орхотон бүх кинонуудаа хальсанд буулгадаг. Тэрний найз Вонг гэд хүн тэрний бүх хальсыг хадгалдаг. Зодиакийн жинхэнэ нэр нь Ричард Маршал гэсэн ноцтой мэдээлэл өгдөг. Роберт тэр дөрөв Напа хотын мөрдөгчтэй уулзахад Ричард Маршал гэдэг нөхрийг Зодиак байж магад гэд сэжиглж байсан ч бичгийн ив нь өөр байсан учраас сэжигтнүүдийн тооноос хассан гэдэг мэдээлэл өгж байна. Ричард Маршал нь Америкийн айрамд ажилладаг байснаас гадна нууц шифрээр бичих сургалтанд сууж байсан хүн юм гинэ. За ингээд Роберт Ричард Маршалын талаар мэдээлэл өгсөн рүүгээ холбогдож Маршалын гар бичмлийг аваад нөгөө мэрэгчлэнтэй уулзан Зодиакийн бичгийн ивтэй харьцуулж үзэхэд нэлээд адилхан байсан ч зөвхөн К үсгэн л өөр байна гэсэн дүгнэлт гаргана. Гэхдээ энэ залуугийн өөр хэд хэдэн гар бичмлийг авчирж байж нарийн дүгнэлт гаргана. Ганцхан цаасаар бүгдийг нь дүгнэх боломжгүй штэ гэж нэмж хэлдэг. Роберт гэртээ дөнгөж орвоогүй юу тэднийх рүү нэг дуудлага ирээд авталаа. Юу ч ярихгүй амьсгалж байснаа уцаа таслах нь нэг л эвгүй. Робертийн эхнэр бүр айцсан наад алуурчин чинь манайхыг олоод ирэх үү дээ. Чи одоо наад хэрэгэ хажиж болохгүй мүү? Гэх зэрэгээр Робертэд хомдолсоор л байлаа. За ингээд Роберт Ричард Маршалын найз гэх Вонг гэд хүнтэй уулзан гэрт нь очих ба. Ричард Маршалын киноны хальснуудыг шалган ямар нэгэн сэжигтэй юм гарч ирэхийг хүлээж байлаа. Роберт Ричард Маршалыг нэлээд сэжиглж байгаагаа хэлээд түүний гар бичмэл нь Зодиакийнхтай хамгийн төстэй байна гэж хэлэхэд Вонг наадах чинь Рикийнх биш миний гар бичмлүүд байгаа юм гэж хэлэх үед Робертийн дөрүүнд хүүттэйгээ л явчих шиг. Заад та би ч явъя да гэд гарах гэтэл зөрлөө ороод ир чамд үзүүлэх юм байна. Гэд бахаар нь Роберт Сан Францискод зөөртэй айл баг байдгүй штэ гэж хэлэхэд Вонг манад бол байгаа гэж хэлээд Робертыг дагуулад зөөрний өрөөлөгөө буулаа. Өмнөх үйл явдлууд дээр Зодиак гэрийнхаа чигтэй хонглыг дурдсан байдаг тул Робертод маш аимшигтай санагдаж байсан ч айсны айл гарахгүйгээд чадхаараа л хичээж байлаа. За нөгөө нөхөр чинь Ричардын хамгийн дуртай киноны альсыг гаргаж өгөөд энэ кино алга гарахаас 2 сарын өмнө л нээлттэйсэн. Гэд ярьж явах үед Робертын дотор нэг л сонирн болж зөөрнөөс яравчлан гарсан ч байшингийн алгыг түгтсэн байлаа. За тэгээд гарч ирээд хутгалчих үү дээ. Гэтэл овоо хаалгаа тайлаад болгоомжтой яваарай гэд манай хүнийг гаргаж өгдөг. Дэмиж хартсан юм уу да. Гэрлүүгээ яваартал эхнэр нь хүүхдүүдээ аваад ээжиг рүүгээ яваад өгчээ. Гэсэн ч залуу маань бууж өгсөнгүү. Хэргийн баримтуудыг хөөн явсаар киноны ихэнд алуулдаг залуухан бүсгүйн эгчтэй очиж уулзах бөгөөд эгч нь хэлж байна. Манай дүүг их олон залуус эргүүлдэг байсан. Тэр алуусан залууч муу адил. Гэхдээ тэр залуус дунд нэг л хүн манай дүүд байнга бэлтгэсэлт явуулж хайртай дуртай гэдэг байсан. Гэж хэлэхэд Роберт шууд тэр хүнийг чинь Ричард Маршал гэдэг байсан уу? Гэхэд юу яриад байгаа? Артур Лей Аллен гэж авд юм да. За ингээд хэргийн сэжигтэн Ричард Маршалаас буцаад Лей Аллен руу шилжих ба. Роберт тэр дөрөв Валихогийн цагдаагийн хэлцээр очин саяны болсон явдлыг хэлтэл тэд аль хэдийн бууж өгсөн байдаг. Роберт өдөржин шүнжин сууж энэ хэргийн ард гарч гээл үзэж тарж байхад эхнэр нь орж ирснэ. Артур Лей Аллны хувийн мэдээллүүдийг үлдээгээд заавал хэргийн ард гараарай гэж урам өгчөөд гараад явдаг. Робертийн эхнэр Америкийн иргэний бүртгэлд ажилладаг тул Лей Аллны мэдээллийг авахд хялбар байсан бололтой. Ингээд Аллны жолооны үнэмлэхтэй ирэх төрсөн өдрийг хартал 12 сарын 18 буюу хуульчийн гэрлүү залгаж миний төрсөн өдөр өнөөдөр болж байна. Гарч хүн алдсан билүү гэж хэлсэн өдөртөө яг тарж байна. Мань хүн тэр дороо гарч гүгээд хар шөнөөр мөрдөгч Дэвидийн гадаа ирээд хаалгын балбаад эхнэр хүүхдийг айлгаж шахлаа.
Мань хоёр кафед уулзан Роберт болсон явдлын талаар хэлэхэд Дэвид нэлээд залхсан байдалтайгаар "Тийм байлаач наад чинь Ли Алныг шүүхтээр дуудах хангалттай нотлох баримт болж чадахгүй. Бидэнд ямар ч тийм нотлох баримт алга." Гэхэд Роберт зөрүүлээд "Та нарт Ли Алны цаг, хүүхдүүдэд ханддаг хандлага, алдаатай бичдэг үгс гээд хангалттай нотлох баримтууд байсан биш үү?" Гэхэд Дэвид "Энэ бүгд санамсаргүй тохиолдол байх магадaltaй. Таксины жолоочийн цамц, төрөвчгээд гол нотлох баримтууд гэрээс нь олдоогүй тухай альнэ. Ли Алныг 1971 онд байцаасны дараа шүүхээс гэрт нь нэгжлэг хийх хүсэлт авах гэсэн боловч чадаагүй. Гэтэл яг 2 хоногийн дараа Ли гэрээ цэмбэдлэн цэвэрлж аваад өөр дүрглүү нүүсэн байгаа. Ингээд яг жилийн дараа Дэвид арай гэж нэгжлэг хийх зөвшөөрлөө аваад гэрт нь очисон юмсан ч. Тийм байхад угаасаа яаж нотлох баримт болох вэ? Ли Алан болон хамгийн анх халуулдаг хохирогч бүсгүй хоёр 50 метрийн зайд амьдардаг байсныг хэлэхэд Дэвидийн царай бараагаал явчихна. Роберт Ли Алныг алуурчин мөн гэдэгт 100% итгэсэн байсан ч Ли Алны хурууных гар бичмэл нь Зодиакийнхтай таараагүй учраас яллах ямар ч боломжгүй тухай Дэвид хэлэх ба Робертэд хандан "Чамайг энэ хэргийн араас олон жил явж байгааг чинь ойлгож байна. Бас чамаар бахархаж байна. Гэхдээ цагдаа нар хүртэл энэ хэргийг хайцсан байхад чи ганцаараа зүтгээд ямар ч нэмэргүй. Одоо чиний хийж чадах ганц зүйл бол энэ хэргийн талаар ном бичих хэрэгтэй" гэж зөвлснөөр манайх хоёрын уулзалт өндөрлөнө. За ингээд кинон дээр хэрэг гарснаас 14 жилийн дараа буюу 1983 онд Роберт маань Валихотын супермаркетад Ли Алан ажиллаж байгааг сонсоод харах гэж ирнэ. Тэрээр их нэртэй "Би алуурчинтай уулзан нүдрүү нь харж байгаад алуурчин мөсгийг мэдмээр байна" гэж хэлээд ирсэн нь энэ байв. 1991 оны 8 дугаар сар Роберт Зодиакийн тухай номоо бичиж ивэлснээр бүр бестселлер болж алуурчин яг хэн байсан талаарх хүмүүсийн сонирхол буцаад нэмэгдэж байх үед Калифорниагийн залуу мөрдөгч киноны ихэнд амьд гарсан хохирогч залууг олж уулзаад хэд хэдэн үний зураг харуулад 1969 онд "Чамайг бууцсан хүн аль нь вэ?" гэж асуухад шууд л Артур Ли Алныг зааж байна. "Чи итгэлтэй байна уу? 22 жил өнгөрсөн штэ. Нэгээс 10-ийн оронд үнэл. Гэхэд дор хаяж 8" гэж хэлээд "Энэ яалтчгүй л намайг бууцсан хүн мөн байна да" гэж хэлнэ. За энэхүү Калифорни мужийн мөрдөгч нар энэ хэргийг дахин нээхээр гэрчийн мэдүүлэг цуглуулж эхэлж байгаагаар энэ удаагийн кино маань төгснө. Гэвч хэргийн гол сэжигтэн болох Артур Ли Алан яг 1 жилийн дараа буюу 1992 онд зүрхний шигдээс өвчнөр өөд болсноор эргэн сэргэж байсан эрэг буцаад хаагдсан юм байлээ. За тэгээд Ли Алан гэдэг нөхөр баруун зүүн хоёр гараараа бичиж чаддаг байсан болохоор албаараа бичгийн ивэ өөрчилж Зодиакийн захиагаа бичдэг байсан байж магад гэж ер нь мөрдөгч нар бас сэжгэлдэм байлээ. Бас тэр хоёр дахь халдлага гарсны дараа Ли Алан цустай утгатай явж байгаад цагдаа нарт баригдсанаа "Би дахиад нэдэлж байгаад ирлээ" гэж мэдүүлсэн нь их сэжигтэй санагддаг. Гэвч хэргийн газраас олдсон хурууныхээ бичгийн ив таараагүй гэдэг үндслээр нөхрийг баривчилж чадаагүй. 2024 онд гарсан "Зодиак ярьж байна" гэдэг нэртэй баримтат кинон дээр Ли Алны уулздаг байсан бүсгүйн хүүхдүүд Ли Алныг Зодиак байсан тухай маш сонирхолтой мэдээллүүдийг гаргаж тавьсны хамгийн сонирхолтой нь аллаг гарч исэн хотуудад энэ хүүхдүүдийг дагуулan явдаг байсан ч яг аллаг гарах үеэр Ли Алан алга болчдөг байсан гэж байгаа. Тэгээд 1992 онд нас барахынхаа өмнө энэ хүүхдүүд рүү залгаад "Би Зодиак байсан" гэж хэлсэн боловч яг тэрийг нь нотлох баримт бол байхгүй. За тэгээд сонирхож байвал та маань "This is the Zodiac Speaking" гэдэг Netflix дээр хайгаад үзээрэй. За тэгээд энэ хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгч нарын бараг 60-70% нь Артур Ли Алан Зодиак байсан гэж үздэг болоо үлдсэн мөрдөгч нар нь цагдаа нар нэг хүн дээр хитрхи төвлөрөөд жинхэнэ алуурчныг алдсан гэж үздэм байлээ. За тэгээд энэ алдарт алуурчин одоо хүртэл хэн гэдэг нь тодорхойгүй байгаа. Таад маань бас юу гэж бодож байна? Сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй guys. Бас лайк сабаа дарахаа мартаваа guys. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.